Сайн байцгаана уу? За өнөөдөр хэдүүлээ APA style ашиглан хэрхэн ишрэл зүйлд хийх вэ гэсэн энэ зүйлсийг ярилцсан. За APA гэдэг нь бол энэ ишрэл зүйлд авдаг American Psychological Association гэж энэ нийгмийн ийм ишрэл зүйлд авдаг зүйл байгаа. За энэ ишрэл зүйлийг авахдаа бид нар ер нь Монголын ихтэй сургуулиуд бол бас энэ APA-ийг нэлээд ашигладаг. За энэгээр бид нар яаж ишрэл зүйлд авах вэ гэдэг Microsoft Word дээр танилцуулъя. За энийг яг одоо эрдэмтдийн хувьд аваад үзэх юм бол хэрхэн API-тэй ажилладаг судлаачдын хувьд арай өөр Mendeley ч гэх юм уу янз бүрийн софтверууд нэмэлтүүдийг бол ашиглах нь түгээмэл байдаг. Гэхдээ бидний хувьд бол тэгж хүндрүүлэхгүйгээр хамгийн энгийн түвшинд яаж хэлбэрхэн ашиглах вэ гэдгийг суралцсан. За тэгээд мөн одоо нэг LaTeX дээр одоо янз бүрийн юм шивдэг хүмүүс бол бас энийг янз янзаар хийж чаддаг. Тэгэхээр энийг бол бид өнөөдөр зөвхөн Microsoft Word дээр хамгийн энгийн түвшинд APA стайлаар хэрхэн одоо reference гэж хэлдэг тийм эсвэл citation гэж хэлдэг энэ зүйлсийг авах вэ гэдгийг ярилцгаая гэж. За тэгэхээр хэдүүлээ эхлээд нь гадаадын янз бүрийн судалгааны ажлыг авч үзүүл яах вэ? Дараа нь янз бүрийн тайлан байвал яах вэ гэдгийг ярилцаад дараа нь дотоодынх мөн адилхан яаж авбал зөвхөн ялангуяа зөв хүний нэр дээр илүү их асуудал үүсгдэг учраас тэрэн дээр илүүтэй ярилцъя гэсэн бодолтой байна. За ингээд хэдүүлээ хамгийн их ерөөсөө маш энгийн гадаадын судалгааны ажлаас эхлэе. За гадаадын судалгааны ажил дээр бол хурдны ишлүүд бол ер нь Scholarship Google.com-оор ороод судалгааны ажлаа бичээд олчвол хамархан байдаг. За жишээлбэл нэлээд алдартай нэг ажил бол Colonial Origins of Comparative Development гэдэг нь Ajimoglu Johnson Robinson-ы нэлээд алдартай ажил байдаг. За энэ бүр 20 мянган удаа ишлэгдсэн ийм ажил байна. За ийм ажлыг олоод авсны дараа бид нар яаж API руу өргүүлэх вэ гэхээр сайт гэдэг рүү ороод за энэ жишээлбэл бидний нөө хүсэж байгаа API байна. Энийг зүгээр хуулаад тавьчих болно заримдаа. Заримдаа энийг хуулаад тавьсан ч болно. Эсвэл энэ Bibtex гэдгийг дарж байгаа бол бид нар ч юугаар ийм байдаг. Тэгээ надад бол энэ нь илүү амар санагддаг. Bibtex-ээс нь харж агаад Word руу хуулчих юм аюу амар байдаг. Яг тэр бид нар автомат хийх гэдэг учраас. За нөгөө талд нь Word-а гаргаж ирээд бид нар энэ дээр references дээр очих хэрэгтэй. За references дээр очсны дараа биднэрт юу хэрэгтэй вэ? Citation and bibliography гэдэг хэрэгтэй. За энэ дээр бид main source гэдэг юм энэ шинэ юмуд үүсгэхээр бэлэн болсон байна. За тэгээд би энэ дээр шинэ автор оруулъя гэдэг. Одоо авторууд дээр би хүмүүсээ оруулна гэсэн. За тэгээд энэ дээр Ajimoglu, Darren, Johnson, Simon, Robinson, James A гэдэг энийг бид нар edit гэнэ. За эхлээд нь бид нар last name-ыг оруулна. За Ajimoglu, first name бол Darren. За middle name байхгүй учраас би нэг хайчин, add дарчин. Дараа нь Johnson орж ирж байна. За Johnson бол last name, Simon бол first name. За тэгээд энэ дээр add дарчин. Дараа нь James Robinson орж ирж байна. За Robinson бол last name, James бол first name, за middle name дээр бид нар A-ийг тавьчих болно. Ингээд 3 нэмээр оруулагдчих. Тэгэхээр энэ оролт Ajimoglu, Darren, Johnson, Simon, Robinson, James гэж ороод ирсэн байна. Ингээд зөв болсон байна гэсэн. За ингээд бид нар юуг оруулж байгаа вэ гэхээр автор оруулж байна. За дараа нь бид нар title асууж байна. Title дээр бид нар Colonial Origins of Comparative Development and Empirical Investigation гэдэг paste хийчин. За жил дээр нь бид нар 2001 байна. За биднэрт янз бүрийн хот өгөө хүн байна. Тэгэхээр хотын хоос өргөж publisher гэдэг нь American Economic Association гэж юм. За энэ оруулчих. Авралтын төлөвтэй хамт орчиж. За тэгээд ер нь бол энийг оруулсан бах хангалттай байдаг. Гэтэ яг биднэрт нэмэлт юмнууд байгаа учраас өргөдөг чинь. Энэ дээр яг журналын нэр үе, сэтгүүлийн нэр байна. American Economic Review гэж юм. За энэ дээр бид нэр journal гэж байна. Энд дээр book орсон биш үү? Энийг бид нэр journal болгох хэрэгтэй. За тэгэх юм бол бүр гарцаагүй journal article гэдэг хамгийн түрүү асуулт. Хэрвээ би энийг гаргаагүйсэн гэсэн бүр journal name заавал асуудаг. За тийм баха түрүү ном болцсон учраас journal name болтохгүй. American Economic Review аль хуудсан дээр байгаа вэ гэхээр энэ хуудсан дээр байгаа. Энэ том журнал болж байгаа учраас журнал хацаа энэ 200-аас 1369-с 1401-т журнал дээр. За тэгээ нэмийг гэвэл бид нар юу нэмж болох вэ гэхээр юунууд нэмж болох. Volume гэдэг дээр нь бид нар 91-р дугаар, issue гэдэг дээр нь 5 дахь issue. За ингээд бид эндээс авах нь баг байхгүй болчихно. Бүгдийг нь хийц учраас окей дарч. Ингээд бид нар bibliography дээр Ajimoglu, D. Johnson, S. Robinson, J. A. 2001 Colonial Origins of Comparative Development, American Economic Review 91 дэх дугаарын 5 дээр гарсан. За тэгээ хуудсан дугаар авдаг юм. За ингээд хаач. За тэгээ би энийг жишээлбэл текстийн дунд те Ajimoglu-гийн текстээс за баг дараад орчтын судалгаанд гараад юм дээ. Нэлээд алдартай ажил гэдэг учраас
баг PDF-д очих гэх юм. За тэгээ бид нар эндээс ишилсэн гэж бодъё л да. Жишээлбэл юу гэдэг чинь энэ яваас нэг өгүүлбэртэй. За хамаагүй бид нар би шууд ингэж ишлэхгүй л дээ. Гэтэ юу нь санаа нь юу. За энэ өгүүлбэрийг би копитж аваад ийш фэсэлчээ. За тэгэхээр энийг бол бид нар шууд ингэж болохгүй шүү. Яг ингэж оруулсан. За бүр яг үнэхээр оруулахаар бол юм хашилттай гэж байна те. За Jimo Close-id Jimo аргид that гэж байгаа. Тэгээд яг юм хашилттай байсан. За ингээд оруулчихсан. Restitution ингээд орсон ч. За одоо энд бид нар citation хийж оруулах юм ихээр энд очиод за би энэ word дээр нэг арцаагаа дарнаа болгочих. За энд очиод энэ цэгийн наадталд орж ирдэг. Цэгийн наадталд орж ирээд reference дээр очиод insert citation хийг энэ нөхрийг. За ингэвэл бидэрт ингээ харах юм бол Ajimoglu Johnson and Robinson хоёр нэг гараад ирж байгаа. Тэгээд энэ ороод ардталтан цэг нь орж шүү. Цэгийнхаа ард тавихгүй шүү. Цэгээрээ ингэж хааж байгаа гэсэн. Тэгээд би эндээс ишилсэн гэдэг санаа орж ирж байна гэсэн. За ингээд юм. За хамгийн сүүлд нь бид энэ ишилсэн юмудаа гаргаж ирэхэд бол юу гэдэг вэ гэхэд bibliography гэдэг дараад энэ дээрээс аль нь тавьсан бол reference work site-ийн гурван аль нь ч үүж байна. Reference-ээр дарах юм бол бид нөгөө Ajimoglu Johnson Robinson-ы ажил маань дуудагтаа ороод ирж байна. За энэ дээр ийм доголь нүр авдаг нь бол бүр яг цаанаасаа шүү. Хүмүүс заримдаа энийг яагаад доголь нүр авчих вэ гэдээ гайхаад байдаг. Энэ нөгөө хүний нэрийг толгоогоор нь хайхад хэрэг. За би хоёр дахь судалгааны ажлаа оруулаад харуулах хэрэгтэй тодорхой болох. За хоёр дахь дээр нь хэдүүлээ нэг Монгол авторын ном оруулах гэж үзье те. Монгол авторын ном. За жишээлбэл энтер ном руу орж байгаа. Энтер ном руу орж байгаа нэг ном болж байгаа. Хэрэг гайгүй гарч ирэх нь байсан гэдэг. За энтер номоос олдох нь байна. За жишээлбэл за энэ дандаа уран зохиолын ном гараад ирж байна. Хэдүүлээ нэг сурах хүчиг болсон. За сурах хүчиг болъё гэхэд за сууч санаанаас ич манай гансуулт төгшин ном оруулж эдийн засгийн ном. За new бодлоо бид нар book оруулах шүү одоо. За автор дээр Монгол хүний автор дээр юу бичсэн бид нар last дээр нь нөгөө хүнийхээ нэрийг бичих хэрэгтэй. За first дээр нь гансуулт одоо Дашинку гэдэг явуулж байна. Манай гансуулт багш. За тэгээд last дээр бид нар баяр даваагаа оруулна. За баяр даваа гшаа би марчжээ. Бэ баяр даваа гэдэг хаа. За бэцэг гэдэг чинь. Энийг бас засгатаа заавалж хүний нэрийг бүтээр нь оруулахгүй гэх юм бол бид нар энэ дээр очиод гансуулт дэцэг гэж тавьчих болно шүү. Гансуулт дэ баяр даваа цэг бэ ингэж тавьчих болно. За тэгээд нэр нь болохоор economics за microeconomics this за номын 2001 онд хэвлэгдсэн. Хотын Улаанбаатар хэвлэгдсэн. Хийвсэн компани за Soin Press гэж. Энэ цаанаас зохиож байгаа шүү. Би яг жинхнээсээ мэдгүй шүү. Яа та нэгсэн. За өөр тэгээд энэ дээр жишээлбэл эдитер байх юм бол яг эдитерийн бичиж болно. Эдитертэй жишээлбэл Бацуг багш эдит хийсэн гэж бодох юм. Бацуг цэг гэж тавьчих. Энд дээр тасалтай. За ингээд тавьчин. За тэгээ өөр янз бүрийн нэмүүл явсан нэмж болно. Гэтэ ер нь бол гол юмнуудыг авцсан учраас тэгээд болоо. За тэгээ энэ номноос одоо жишээл орчуулсан бол орчуулагчийг хийж болно. Эдишн байх юм бол эдишн хийж болно. Ямар нэгэн тодорхой хуудаснаас авсан бол хуудсыг авчиж болно. За тэгээ энэ ном нь ямар нэгэн URL дээр байгаа бол энийг оруулж болно гэдэг юм. Тэгээ номын хувьд энэ бол хангалттай. За ингээд би энийг оруулах юм бол жишээлбэл эрэлтийн хууль гэдэг нь бусад зүйлс тогтмол гэдэг юм. За ингээд янз янз биш үү нэ. Ингээд өгүүлбэр дууслаа гэж байна. За өгүүлбэр дуусны дараа мөн л адилхан би insert citation гэдэг гансуулт баяр даваа гэдэг хаалтаа ачна гэсэн. За одоо энэ дээр би апдейт хийчих юм бол нөгөө гансуулт баяр даваа microeconomics өмнөс гэдэг маань ороод ирж байна гэсэн. За ийм байдлаар бид нэр оруулж болох нэ гэж. За дараа нь бид нар нэг дараагийн янз янзын сурвалжтай ажиллая л да. Энэ дээр жишээлбэл ямар хөлбөрөнд бид ном оож журнал үзлээ. За янз бүрийн тайлангууд гэж үздэг тийм. Одоо UN-ээс гарч ирсэн тайлангууд байдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө автор байдаггүй заримдаа шууд UNICEF-ээс гаргасан гэж бодох юм бол corporate author гэдэг даарчдаг. Corporate author гэдэг нь энийг ямар нэгэн байгууллагаас гаргасан. Байгууллагын ямар нэгэн нэмэгдэл гэсэн. За жишээлбэл Монголд байдаг хамгийн алд одоо гарчуулах нь юу гэж бодох вэ? Жишээлбэл ийм төрөөс мөнгөний биш уучлаарай энэ Монгол банк. За тэгээд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл тавьчих. За жилийн жишээлбэл 2000. За гэхдээ энэ репорт ч өөрөө бас нэг өөр дээр 2020 гэдэг юм байна. За тэгээд гарсан жил нь мэдээж 2020.
За тэгээд хэвлэлсэн компани байхгүй гэж болно. Тэгвэл Улаанбаатар гэдэг чинь энэ хэвлэгдэж гарахгүй гэж болно. Ингээ гаргах юм бол бид нар Монгол. За тэгээд бидний энэ дээр инфляцийн зөвлөлтийг ч гэх юм уу. Инфляцийн зөвлөлтийг 8% барьж бла бла ингээ хошоорон. За ингээд араас нь бид нар Монгол банкны референсийг оруулах. Монгол банк 220 болчихсон. За тэгээ энэ дээр нь бид нар апдейт хийчих юм. Дахиад Монгол банк 220. Төрөөс мөнгөний хөлөнд талаар баримтлах үнэлж. Энэ бол репорт гэж байна. За заримдаа бид нар нэлийн юмнуудыг хаанаас авч болдог вэ гэхэд жишээлбэл мэдээллийн сайтаас авч байна тийм. За Icon-ийн мэнбигээс нэг юм авах гэдэг үзье. Өх Icon чи юм харуулсан юм тийм. Ороо буудсан байна. За жишээлбэл бид нар энэ дээр жишээлбэл би нэг судалгааны жижиг дунд үйлдвэрлэл холбоотой энэ зэрэг bijсэн юм аа. За жидүү хэрэг яаж юм. За жишээлбэл жижиг дунд үйлдвэрлэх сан гэдэг юм ороод үзье. За энэ чинь шууган дэржсэн ажил шүү дээ. За жишээлбэл энэ дээрээс ингээд би янз бүрийн авсан гэж бодлоо. Энэ мэдээлэлс авсан жидүү. Би яг тийм жидүү дээрээс авч ирсэн байхгүй юу. Тэгээд баримтгаж байгаа хууль сайд зээл болсон тодорхой болов. За одоо хэдүүлээ энийг Word руу яаж оруулах. За энэ юу чинь Icon чинь нэрээ copy гэж болдгоо удиргатай хахад үзэлт. Notepad руу copy гэж болж байна. Болдог болсон юм. Заашгүй. За энэ их чухал. За одоо хэдүүлээ энэ дээр яаж оролцох вэ гэхээр энэ дээр manage source гэх шинээр new юм. За одоо энэ дээрээс бид нэр дан journal report байхгүй вебсайт гэдэг юм байна. За автор дээр нь хэнийг оруулж болох вэ? Бид нар энэ ануу гэдэг бүнийг оруулж болно. Гэхдээ би бол энэ дээр бол автор дээр нь шууд вебийн нэрийг оруулдаг ч юм уу. Corporate автор гэж байгаа icon дээр тавьсан дээр. За тэр name of the web page гэдэг энэ icon гэж тавиад вебсайтын нэрэн дээр за эдгээр юу нэг чухал биш дээ. Ер нь бол ингэн пэйжийн нэрэн дээр ер нь бол баг энийг өөрийн тавьчихвал аваад байдаг. Энийг тавиад за хууль зөрчил сайд дээр юм байдаг. Тэгээд бид нар яар дээр нь харин нарийн тогт 18 оны 10 сарын 26 2018 оны 10 сарын 26. За одоо юу аргал дээр бид энийг копидоод ингээд тавьчихна. Энийг тавьчихна. За тэгээд юу нь болдог. Хэрвээ яг зөв гадаад дээр юм хийж байгаа тохиолдолд бид нар юу хийж болдог вэ гэхээр заримдаа энэ нөхрийг хойтлолт нь юу яадаг. Галвилдیں۔ Жишээлбэл жижиг бонд гэдэг үйлдвэрлэлийг заримдаа үйлдвэрлэлийг гэдэг үүдээр нь хоёр цэгтэй үүмүү тавиа явах тохиолдол байдаг. Монгол хийж байгаа тохиолдол юм бэл болоо. Тэгээд ингээд за тэгээд энэ дээр жишээлбэл жидүү сан өөр бусаар завшсан гэдэг юм ингээд. Тэгээд энэ дээрээ citation оруулахаар бид нэр icon гэдэг юм оруулчих. Тэгэхээр icon 2018 орчихсон. Тэгээ icon 2018 дээр ингээд айгүй олон icon 2018 дээр аль нь ороод ирвэ гэдэг нэг жоо асуудал үүсдэг учраас заримдаа бид энэ B-аныг авцсан ч болдгий шүү. Тэгэхээр бид нар энэ дээрээ буцаад source засна гэсэн үг. Энэ дээр юу гэхээр corporate автор биш вебсайтаар нэрэн дээр icon-ыг нэмэн гэж тавьчаад за тэгээ энэний баримтыг бол жижигхэн тавьсан гэдэг. Жижиг үйлдвэрлэсэн хууль зөрчиж чинь. Хууль зөрчиж сайдаа зээл болсон тодорхой болов icon дээр гарсан биш. Энэ дээр бид нар нөгөө ануугаа хийхдээ энийг арчиж хаад ануу бэц гэд энийг орууллаа. За одоо бид энд вебийн нэрэн дээр icon учраас асуудал байхгүй болсон. Бицүүн ануу. За тэгээд энэ баримт нь ороод ирсэн, энэ ороод ирсэн. За окей тарч. Тэгвэл баруунтлынхаа юмыг засах уу гэж. Энэ нөө зүүн талд нь би засаа хийсэн мастер лист нь одоогийн листээ засах уу гэж энэ юу нэг yes дарах хэрэгтэй. За одоо бид энийг хагаад энэ нөхрийг апдейт дарчих юм бол нөгөөхт маань ануу болчихж байгаа гэсэн. Тэр энэ баг сэтгүүлчээрээ задраад явцсан баг хамаагүй амар гэж бодлоо. Тэгээд retired from icon нэмэнээс авсан. Тэгээд URL нь энэ дээр ороод ирсэн юм гэсэн. За одоо ингэнгүүт энэ л харахад амар зэгстэй боловчлцсан. Принт дараа дарах юм бол энэ референс маань нэг үе цэвэрхэн болоо харагдаж байна гэсэн. За ийм байдлаар бид нар APA стайлаар юунууд хийдэг бахнэ. Юунуудыг референсүүдийг хийдэг бахнэ.